За сайн мэцгэнэ. Намайг Hybrid House компанийн захирал Батэрдэн гэдэг. Манай компани 2017 оноос хойш цахилгаан халаавар болон амны орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эрчим хүчний өндөр хэмнэлтэй амны орон сууц барьдаг гэсэн. За тэгээд манай барилгын давуу тал нь юу гэхээр нарны дулааны өөртөө шингээж халаадаг тийм онцлогтой. Маш өндөр дулааны маш өндөр хэмжээнд хадгалдаг ийм орон сууц байна. Агаар сэлгэлт маш өндөр сайн хийгдсэн. Агаар сэлгэлт маань маш сайн хийгдсэнээр давуу тал нь юу болдог вэ гэвэл гаднах агаарын даалт болон доторх агаарын даалт хоёрыг тодорхой хэмжээнд тэнцвүүлж өгснөөрөө шүүрлийн агааржуулалт буюу гаднаас гүйт агаар шууд орж ирэх магадлалыг эрс бууруулж байгаагаараа дулааны эрчим хүчний өндөр хэмнэлтийг бий болгож. Манай байшингийн хамгийн том давуу тал энэ байшин маань Монголд юугаараа давуу талтай яагаад хэрэгжих ёстой гэдэг үүднээсээ ярил. Ер нь ингээд гэр хорооллын амны орон сууцчлах юм уу? Орон сууцчлах зайлшгүй шаардлагатай байгаа тийм. Тэгэхээр энэ орон сууцчлалыг гэхээр заавал иргэдийг өндөр орлоготой болох заавалчгүй шаардлага үүсдэг бол манай орон сууцаар ингээд амны орон сууцыг нийт гэр хороолч юм энэ юунд хэрэгжүүлээд эхэлбэл халаалтандаа зүгээр зарцуулж исэн мөнгөө зээлэндээ өгөөд амны орон сууцтай болох бүрэн нөхцөл нэгжиж байгаа. Энэ манай байшин маань өөрөө бас нэг давуу тал нь юу гэхээр хөлөмжийнхээ ялгаруулахгүй гэсэн үүднээсээ олон улсын Германы хамтын нийгэмлээс тодорхой хэмжээний татаас 18 саяын татаасыг олгоод тэгээд иргэн хүн өөр нийт барилгын 10% 7.8 саяг өгөөд үлдсэн зээлийг нь Хац банкны болон бусад банкны ногоон зээлээр аваад тэгээд ингээд барилгат амны орон сууцтай болох бүрэн боломж нэгдсэн гэсэн. Байшин маань энэ уртлынхаа шилэн гонхоороо асрах дулааныг авдаг. Энгийн байшин бол уртлынхаа цонх байвал нэг 6 м квадрат тийм цонхоор л дулаан авна штэ. Буцаага тэрнээс илэх дулааныг наргүй болсон үед буцаад алдж идэг байхгүй. Манай байшин бол уртлынхаа ханыг тэр чигээр нь шилэн гонх болгоод энэ дотроо дулааны нөөдөг шаварлага үе бий болгоод тэгээ нарны тусгал өдөр нарны тусгал тусгаад хасар өндөр газд халаад тэрийг тодорхой хугацаанд дулааны хадгалж агаад тэгээд юугаараа агааржуулалтын хоолойноо өөрөө болгон руу хуваарлдаг тийм систем байна. Тэгээд албадлан агааржуулалтаа гаднаасаа шилэн гонхоор дамжуулж халаагаад агааржуулалтаа өөрөө хуваарлж тэгээд нэг амьсгалаа дахин амьсгалахгүйгээр гэр маань өөрөө хүчил төрчөө баялаг тийм хүчин бий болж. Давхар нарны хэлчийг хасар ундаа шингээж байгаа. Давхар энэ цонх маань өөрөө энгийн цонх биш байхгүй. Ловид төрхөцтэй аргон хийтэй дулааны маш удаан барьдаг. Дулааныг ойлгодог, хүүтнийг цаашаа ойлгож идэг тийм систем цонх юм байна. Тэгээд энгийн цонх жишээлбэл шууд шөндөө хасах 20 30 40-тэй харьцчихвэл энэ цонх маань асар дулааныг алдсан шүү дээ тийм. Гадaan талдаа ингээд шилэн гонх хийгээд дулааны нөөгөртөө хийчихээр шилэн гонх маань ерөөсө хасах 5-аас дээш хасах 5-аас доош ордоггүй байхгүй. Шөндөө. Тэгэхээр хиймэл хавар намрын орчингийн шилэн гонх маань өөрөө бий болгож байдаг гэсэн. Энэ байшингийн маань хан маань өөрөө 75 см зузаантай 7 өөр үеэс бүрдсэн тийм юутай байхгүй. Жишээлбэл 75 см зузаан хан дээр агаарын үе хүртэл байгаа. Агаарын үе гэдэг маань агаар маань өөрөө дулаалга болж өрдөг байхгүй. Жишээлбэл цонх байлаа гэж бодоход хоёр шил маань өөрөө 0.4 м штэ. Энэ хоёрыг нийлүүлээд 0.8 м болгоод нэг шилтэй болгочвол энэ байшин цонхоор асрах дулаалдах байхгүй. Яг шууд гүүрлж. Дунд нь агаар энэ хоёр шилийн дунд агаар байгаа учраас тэр маань агаар маань өөрөө дулаан дамжуулалтаа арай багасгаад хүүтэн дамжуулалтаа арай багасгах гэдэг гүүрлэх багасгадаг байхгүй. Тэгэхээр энэ байшингийн хамд агаар хүртэл байгаа. Давхар долгионыг саарамжуулагч хүртэл байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ байшин маань өөрөө дулаан хадгалалт болон цацаг үйдэх долгион эдгээрээс бүрэн сэргийлсэн тийм л байшин гэсэн үг. Барилга маань өөрөө бохир цэвэр бүрэн шийдэгдсэн. Бохир нь хоёрын бие даасны шийдлээр шийдэгдсэн. Цэвэр нь гүн хуудгаар шийдэгдсэн. Халуун хуудаас нь бүгд хэрэглэгдэх тийм барилга байна. Манай барилгууд ер нь дараагийн барилгууд дээр бид нар усны зарцуулалт маш бага зарцуулдаг. Бөмбөлөг үүсгэж зарцуулдаг тийм холигч эдэрийг сөвлүүлж эхэлж байгаа. Тэгэхээр ингэснээр усны зарцуулалт 30-аас 40% хүртэл буурах боломжтой тийм шийдлүүд хийж. Тэгээ энэ төсөлд маань хамрагдсан нэргүй ахындаа маш их баяртай байгаа. За энэ төслийг хэрэгжүүлж байгаа Хац банк болон бусад банкуд Германы хамтын нийгэмлэг төрийн орон сууцны корпорац тогтвортой санхүүжилтийн холбоо эдэрт маш баяртай байна.